Жоосон байна уу? За өнөөдөр Юки юу санаа бичсэн хариу барих арга гэдэг номыг уншлаа. За юунд хариу барих вэ гэдэг зэрэг үгэлдэх хүнд, янштай хүнд, өөрийг чинь үг хэлээр доромжилдог, дарамталдаг. За ийм хүмүүсэд хариу хэлэх, хариу барих арга юм байна. За энэ үгэлж хүн нь болвол өөрийн чинь албан байгууллагын удирдлага байж болно. Хамт ажилладаг хүмүүс байж болно. Эсвэл аав ээж, эхнэр нөхөр хэнч байж болно. Үнэхээр хамт амьдрахад, хамт байхад маш их тээртэй сэтгэлийн дарамт болдог. Сургуулийн насны хүүхдүүд болвол доромжлол болчих юм л да. Гэр бүлийн хүрээнд болвол гэр бүлийн хүчирхийлэл, албан байгууллага дээр болвол дарамт. Тэгэхээр энэ үг хэлнэ дайралт, товтлогоноос өөрийгөө хамгаалах арга гэж байдаг юм байна. За энэ гол хираанд орохоос өмнө товчхон зарлалын шинжтэй зүйл хэлье. Шилдэг номын бичсэн бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг. За энэ ном өнөөдөөс эхлээд интер ном аз хур гэсэн хоёр дэлгүрд тавигдаж борлуулагдах юм байгаа юм. За гадаадд байдаг хүмүүс маань бас энэ номыг яаж авах вэ гэж асуусан байж байгаа. За маш олон хүмүүс сонирхож асуусан. За энийг болвол энэ Amazon-д оруулчихсан. Amazon-аас хоёр байдлаар авч болно. Нэг нь болвол e-book гэж цахим номын хэлбэрээр авч болно. Тэгхийн болвол хэдхэн секундын дараа энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номыг унших болжоотой. За нөгөө нэг нь одоо жирэг нь Amazon-д бас чаасан ном хэлбэрээр оруулсан байж байгаа. Тийм учраас чаалга өгөх юм болвол нэг хоногийн дараа шуудангаар энэ номыг авах болжоотой. Amazon-д өчтөр бүртгэгдээд орсон байна. Ингээд хаалга өгсөн. Тэгсэн нэг хоногийн дараа маргааш энэ ном шуудангаар манай гэрт ирнэ гэж байгаа юм. Ингээд би өсч хаалга өгсөн. Маргааш ихтэй жирэг энэ хэвлэгдсэн ном хүрээд ирнэ. Тийм учраас аль ч улс оронд амьдарч яасан Amazon-аас энэ номыг хаалгах юм болвол маш богинохон хугацаанд авч унших болжаатай. За та бүгд бас туршиж үзээрэй. За энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном болвол ямар ном бэ гэдэг жирэг хүнийг маш их бүтөөлж, үр дүнтэй, эрүүл ухаантай, ёс суртахуунтай ажил олж амьдруулахад зориулагдсан ийм ном байгаа юм. Бэлгийн энерги, оюуны энерги болгох гэдэг нь болвол бэлгийн харилцаанаас татгалж гэнэ гэсэн үг шүү. Бэлгийн харилцаанд хамгийн жийж хэвстэй ороод тэрний хүч энергийг хамгийн дээд хэмжээнд ашиглах тухай ойлголт. Бид нар ядарч байна. Хүчтэнкээс сулдаж байна. Эсвэл сурлага муу байна. Хөгж залуус. Спорт биеийн тамирт амжилт гаргахгүй байна. Бизнес эрхлэхгүй байна. Эрхэлсэн ч мөнгөө алдаж байна. Ер нь шүү дээ. Амьдралын бүхий л хүрээнд амьдрал өөдлөхгүй байгаа юм болвол энэ бэлгийн энергийг буруу зүйлд ашигласантай холбоотой. Хэрвээ энэ энергийг зөв зүйлд ашиглаж чадах юм бол амьдрал 100% гараас иргэнэ. Тэр аргыг бичсэн байгаа юм. Өнөөдөр энэ 21-р зуунд юу гарч ирсэн бэ гэдэг чинь ухаалаг утас интернет гарч ирээд хүүхэд залуус насан турсан хүмүүсүүд бүр одоо насыг явж байгаа өндөр настай хүмүүс хүртэл юунд чагд жаван зарчулж гинэ гэдэг жирэг порнограф садар самун шалгаж авах бэлгийн агуулгатай зүйлийг өдөр шөнө гүйж байгаа. Тэгвэл энэ донтолтоос яаж гарахгүй? Яаж гарах вэ? За энэ арга гар утасыг компьютерыг яаж блоклох вэ? За энийг хүртэл бичсэн байж байгаа. Тэгээд энэ садар самун шалгаж авах зүйлд зөвхөн цагаан бараад, энерги бараад дуусахгүй. Энийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролдоод гэр бүлээсээ гадна суйлэрдэг, хормой хөвдөлтэй болдог, цавхаа ирдэг, хүүхэн эргүүлдэг ийм байдалтай болж байгаа. Тэгээд гэр бүлээ хайрлахгүй. Эндээсээ болоод харилцаа хүнд ирдэг, гэр бүл салдаг. Гэх мэтийн асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг яаж болгох уу? Тэрний хор урших. Энэ бүх зүйлийг бичсэн байж байгаа. Тийм учраас сургуулийн насны хүүхдүүдээс эхлээд бүр насан турш хүмүүст хүртэл үжих хэвээр, унших хэвээр, мэдэх хэвээр тэр зүйлүүдийг бичсэн. Хэрвээ энэ номыг унших юм бол хэнч гэсэн байж та. Хүлээн зөвшөөрн ухаарна. За энэ утгагүй амьдралсаа гарах болчоо те. Тэгээд хичээл номоо хийдэг, ажилдаг, хөдөл мөрлөдөг, гэр бүлээ үр хөвгтэй хайрладаг, халамжилдаг, улам илүү эрч хүчтэй сайн амьдрдаг болно. Тийм учраас байж та. Шилдэг номыг сонсдог, дэмждэг нөхдүүд шинэ жилийн бэлэг болгоод
гэр бүлдэн, үр хүүхэдтэй, найз нөхдөдөө авч өгөөрэй. Энэ ном болвол айл болгонд байх хэвээр. Тэгхийн болвол өөрийн чинь хүүхдүүд, нөхрүүд, эхнэрүүд хинч байсан аваад уншина. Аваад уншихал юм болвол энэ ёс учрыг ойлгоно. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлдэг болно. За ийм гайхамшигтай ном. За ингээд өнөөдрийн ярих гэсэн гол зүйл рүүгээ оръё. За энэ Библиэлд байдаг 100 гачрыг алгадах юм болвол баруун гачраа тавьж өг гэж. Хариу хүн хөрмичр булгаад авах юм болвол тэр хүнд өмдөө тайлж өгөө гэж. Гэтэл амьдрал дээр болвол тэгж болохгүй. Энэ зүгээр л ирсэн сонсоход сайхан үг номлол хэрвээ 100 гачрыг алгадсан хүнд баруун гачраа тавьж өгөх юм болвол тэр хүн эргээд бусад гачрыг чинь алгадан өшөглөн жодон жохоод ална. Хормон тайлж өгсөн хүн тэрвээ өмдөө тайлаад өгөх юм болвол ганцхан өмдөж аваад дуусахгүй өөр чин байгаа бүхэж зүйлийг гэр орны чинь адуу малын чинь бүгдийг тэрв. Тийм учраас яах вэ? Энэ үгэлжиг яншиж байгаа өөрөө чинь гутаад доромжилж байгаа хүнд хариу өгөх хэрэгтэй. Тэрийг чимээгүй дэвчээд хүлээгээд аж болохгүй. За энэ дээр болвол туршил хийсэн юм байгаа юм. 2 туршил байгаа. За нэг нь болохтой жирэг их сургуулийн оюутнуудад цахилгаанд жохоолж байгаа. Тэгээд жовж байгаа хүмүүсийг үжүүлсэн гэж байгаа юм. Цахилгаанаар баг жиргийн чочрол оруулаад. За энэ хүмүүсэнд болвол 3 бүлэг хүмүүс. За А бүлгийнх нь хүмүүс болвол үнэн дээр цахилгаанаар жохоолж байгаа юм биш. Зүгээр жахалгаанд жохоолж байгаа юм шиг жүжиглж байгаа хүмүүс шүү гэж хэлж ойлгуулсан. За Б бүлгийнх нь хүмүүс болвол үнэн дээр болвол цахилгаанд жохоолж байгаа шүү. Жинхнээсээ жовж тарчилж байгаа хүмүүс гэж хэлсэн байгаа. За С бүлгийн хүмүүс болвол энэ хүмүүс жахалгаанд цохолохын төлөө туршилтанд орохын төлөө $30 мөнгө авсан байгаа гэж тэгж хэлсэн. Тэгээд жахалгаан жохуулаад жовж байгаа тэр дүр байдлуудыг харуулсан юм байгаа. Тэгээд оюутнуудаас асуусан. Аль бүлгийнх нь хүмүүсийг үнэлэх вэ гэж. За энэ дээр болвол өөр чин таалагдсан бай гэсэн байдлаар асуусан байгаа юм. Нэг л гүр хэлэх юм болвол аль бүлгийн хүмүүсийг үнэлж гин үү гэж асуусан. Тэгэхээр биш үү? Энэ болвол ерөөсөн санаанаас гадуур үрдэн дуршилтыг жохон байгуулсан хүн болвол С бүлгийн хүмүүсийг өнөөхөө жинхнээсээ жахалгаанд цохолоод дарчилж байгаа, шаналж байгаа. Тэр хүмүүсийг өрөвдөж хайрлах байх, үнэлэх байх гэж тэгж бодсон. Б бүлгийн хүмүүс бол мөнгөний төлөө учраас тэр хүмүүс үлдээж зэрэг жовхон шаналхан таарнаа. Гэд тэр өрөвдөхгүй байх. Тэр хүмүүсийг үнэлэхгүй байх. Энэ мөнгөний төлөө өгөхөөс бичихгүй байна гэж тийм дүн тавих байхаа гэж бодсон. Гэсэн үлдээж зэрэг яг энэний эсрэг байсан байгаа юм. Мэдээж тэр жахалгаан жохуулаагүй мөртлөө жохуулсан юм шиг жүжиглж хүмүүсийг гэсэн үнэлэхгүй байхаа гэсэн ийм таамаг байсан. Гэтэл судалгааны үр дүнд жинхнээсээ жахалгаан жохуулаад жовжгоо тарчилж байгаа тэр хүмүүс ерөөсө огт өрөвдөж хайрлаа гэж байгаа юм. Огт таалагдсан гоо. Их өрөвдөлтэй байна гэж. Харин байж та. Тэр мөнгөний төлөө жохуулж байгаа. Тэр бүлгийн хүмүүсийг үнэлсэн. Тэгээ бас жүжигжиг хүмүүсүүдийг багашилж байгаа хүмүүсүүдийг бас үнэлсэн гэдэг юм. За эндээс гарах дүгнэлт үр дүн нь юу вэ гэдэг жирийг хэрвээ байж та. Бусдын өдөөс хариу барихгүй. Чигчөөлөнтэй байдаг. Дуулууртай байдаг. Байнга доромдлуулж байдаг. Ийм хүн байлаа ч гэсэн байж та. Өнөөдөр энэ дэлхий дээр ихэнч тэр хүмүүсийг өрөвдөхгүй хайрлах. Сул дорой байгаа арчаагүй байдал байж байгаа хүмүүсүүдийг хүмүүс хайрладаг. Хүчирхийлэл үйлдэж байгаа талын хүмүүс болвол бүр улам илүү доромжилдог. Тийм байдлаар харилцдаг. Ийм хуйлтай, ийм чарчамтай. Тэгэхээр хүний өдөөс үг хэлдэггүй, хариу барьдаггүй байснараа энэ болвол сайн хүн, сайхан хүн гэсэн үнэлгээг авч чадахгүй байх нь байна шүү дээ. Ямар ч байсан бусдын нүдэнд тэгж харагдахгүй. Тийм учраас өөргөө ч гэсэн тэгж хуураад хэрэг байхгүй. Би сөрсөнгүй, эсэргүүцсэнгүй, ирээдүйгэн бодоод өгдөг ч юм уу, өв найрамдлыг бодоод өгдөг ч юм уу. Дэссэн, дэсвэрлсэн. Тэгж өөрийгөө хуураад хэрэг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол жуун хасрыг алгасан ч гэсэн баруун хачраа тавьж өгсөн ч гэсэн бүр илүү арчаагүй байдалд орохоос биш. Ямар ч сайн сайхан зүйл хүрэхгүй гэсэн үг. За, 2 дугаар туршилт. 2 дугаар туршилт нь болвол хөөхөж залуусаар тоглоом тоглуулсан юм байна. За энэ тоглоомыг бас 3 бүлэг хүмүүсээр тоглуулсан. Эхний бүлгийн хүмүүс болвол дандаа товтлого юм. Эсрэг тал руугаа. 2 дугаар бүлгийн хүмүүс болвол ерөөсөн бусад руу товтлохгүй. Товтолж исэн ч гэсэн тэсэн. Хариу үйл ерөөсөө өгүүлэхгүй. За 3 дугаар бүлгийн хүмүүс болвол хүн рүү ерөөсөө эхэлж товтлохгүй.
Хэрвээ нөгөө талаас довтлох юм бол буцаагаад нэг удаа хариу довтлно. Нэг удаа хариу барина. За ингээд энэ тоглоомын үр дүнд аль бүлгийн хүмүүс нь илүү хочсон бай гэдгийг авч үзсэн. Тэгсэн болтой жирэг хамгийн сүүлийн бүлэг. Довтлох юм бол хариу цохилтыг нэг удаа өгдөг бүлэг. Энэ бол хамгийн амжилттай болсон. Хамгийн өндөр оноо авсан байгаа юм. Тэгээд дараа нь бас үнэлүүлсэн байгаа. Тоглоомд өндөр оноо авахгүй ч гэсэн бас үнэлэгдэж болно. Тэгээ аль бүлгийн үнэлэхүүг асуухтай жирэг бас ялгаа байх. Ерөөсө хариу довтлолт үжүүлээгүй хөлчөд дэвчиж исэн бүлгийг хинч үнэлэхгүй байсан. Байнга босд руу довтлоод байсан бүлгийг ч үнэлээгүй. Харин довтлох юм бол буцаагаад нэг удаа довтлдог, хариу барьдаг. Энэ зарчмаар ажиллаж исэн бүлгийг хамгийн их үнэлсэн байгаа юм. Тэгэхээр эндээс гарах үр дүн нь юу вэ гэдэг жирэг. Хэрвээ өөрөө чинь үг хэлээр доромжлох юм бол, янших юм бол, үглэх юм бол заавал одоо нэг удаа хариу барих хэрэгтэй гэсэн ийм дүгнэлт гарч ирж байгаа юм. За тэгвэл одоо залгаад 13 аргыг хэлье. За энэних нь нэгдүгüүрд болвол заавал хариу барина. За энэ хариу нь болвол хэтэртэл барьж болохгүй. Тэгээд нэг удаа гэж байгаа шүү дээ. Хэтрүүлэх юм болвол юу болох вэ? Хэрүүд маргаан болоод ашиггүй байдлаар. Тэгэхээр эрсдлийг хамгийн дээд хэмжээгээр багасгахын төлөө бага жиргийн ухаалаг байдлаар өнөөдөр энэ танилцуулга гэж аргуудыг ашиглаж ягаад хөнгөн хэмжээний хариу жохолтыг нэг удаа хийнэ гэсэн үг. Нэг л удаа гэдэг хаа шүү дээ. Хэрвээ 2 удаа юм уу 3 удаа ухсруулаад жохолт хийх юм болвол эсвэл удаалтараа жохолт хийх юм болвол хэрүүд маргаан дайна байдал үүснэ. Тийм учраас нэг л удаа хариу барина. За энэ болвол алтан дүр. Заавал одоо хийх ёстой жишээл. Чимээгүй өнгөрч болохгүй. Үг байгаад хэлэхгүй бол үгсэнтэй адилхан гэсэн үг байдаг байхгүй юу? Тэгэж бид нарыг аав ээж баг байхад сургаж ирсэн. Юунэ төлөө одоо хамрын дор ам байгаа юм бэ гэж. Хүн үг хэлэх юм бол заавал хариу хэлжээ гэж. Тэгж сургадаг байсан. За энийг болвол Японоор шиппэ гайши гэж хэлнэ. Шиппэ гайши гэдэг бол хариу барина гэсэн үг. Жохвол буцаагаад жохно. За энийг болвол англиар бас үг байгаа юм. Tit for tat гэж. За энэ болвол аль 16 дугаар зууны үеэс одоо бий болсон. Утга нь бас адилхан. Хүн хэрвээ өөрөөс нь цогх юм бол буцаагаад цогх хэрэгтэй гэсэн. За ийм санаа tit for tat гэж. Эсвэл биш үү? Tip for tap гэж бас хэлж болно. Адилхан утгатай. За энийг болвол монгол хэлээр бас хэлж болох юм байна. Монгол хэлээр болвол хариутай бол бариутай гэсэн үг байна. За энийг сайн утгаарч, муу утгаарч хэрэгэлдэг. Тусваргсан хүнд бол буцаагаад тусваргна. Хариутай бол бариутай гэдэг зэрэг. Хэрвээ өөр чинь шонжин сансан бол буцаагаад тийм байдлаар хариулна гэсэн ийм санаагаас илэрхийлдэг. Бид нар бол баг байхад хариутай бол бариутай, хавиргатай бол дэгээтэй гэж холбож хэлдэг байсан. Тэгэхээр энэ tit for tat гэдэг зэрэг бас монгол хэлээр болвол тэрвэл тангарна гэсэн үг толгойтор орж ирж байгаа. За тэр гэж юу гэхтэй зэрэг одоо үхэрч юм уу, төмөөч юм уу, өчлөхийг болтой зэрэг тэр гэж хэлнэ. Хэрвээ төмөө шиг тэрх юм бол хариуд нь бол адуу шиг одоо тангарна гэж. Тангарах нь бол морийг тангарна гэж хэлдэг өчлөхийг. Тэгэхээр tit for tat гэдэг бол тэрвэл тангарна гэсэн одоо ийм монгол үгэн дээр бууж юм. За энэ бол миний орчуулга юм байгаа юм. Бас миний жохоосон одоо хэлж үг юм байгаа юм. Тэр бол тангарна гэж. За энэ бол энэ tit for tat-аас санаа авж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ номхон төмөгийг ноолох дуртай гэж. Ноолуулсаар байгаад нэг насыг барна. Тийм учраас заавал одоо тэрх юм болоод гэсэн тангарч явах хэрэгтэй. За дараагийн арга нь. Дараагийн арга нь юу гэхтэй жирэг хэрүүл маргаан дээр ялна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас яах вэ? Хэрүүл маргаанаас жайлсхийх хэрэгтэй. Хэдий ч нэ өөрийн чинь зүв байсан ч гэсэн маргаан дээр ерөөсө хижээч ялдггүй. Тийм учраас яах вэ гэвэл хэрвээ өөрт ч ашиггүй юм болвол маргалдаад хэрэггүй гэсэн. Жайлсхийх нь хамгийн зөв сонголт. Жодон хийх тулалт хамгийн сайн арга нь дутаах гэж үздэй. Тийм учраас дутааж болно, жайлсхийж болно. Өөрөөс ч хохирох юм баг. Тийм болвол хэрүүл маргаанд оролцоод хэрэг байхгүй. Тэр зам өөрөөс чинь ямар нэгэн одоо мөнгө санхүүгийн хохирол учрахгүй хоолол гэж байгаа шүү дээ. Мөнгө алдахгүй юм бол тэрнтэй маргалдаад яах. 60 дахь хоолол баг зэрэг алдчихсан ч яах вэ? За энэ нь болтой жиг урдч юм байгаа юм. Тэгээ энэ дээр яах вэ гэдэг зэрэг маргаанд бас дийлэх арга байгаа. Дийлэхгүй хэлсэн байгаа шүү дээ. Гэсэн ч гэсэн дийл. Ямар үед дийлэхгүй вэ гэдэг зэрэг ёс учир яраад дийлэхгүй гэсэн.
Жишээлх юм бол би болвол маш их ухаантай, маш зөв хариулт өгсөн жаа. Тийм учраас би дийлсэн гэж бодсон хэрэг. Би бол тийм олон тав үг байхгүй. Хамгийн гол ёс учрыг харуулсан тэр үгийг бол хэлчихсэн гэж бодоод. Гэтэл болвол бодтой амьдрал дээр бол тийм биш. Бодтой амьдрал дээр хэн дийлдэг вэ гэдэг жирэг. Хамгийн их ярсан дээр гэж байгаа юм. Ярьж гаж үйл зөвч байсан хамаа байхгүй, бурууч байсан хамаа байхгүй. Ямар ч байсан байж тээ. Их ярсан нь дийлсэн тоожгод. Хүмүүс дийлсэн гэж үздэг. За дуршил хийсэн байгаа юм да. 5 хүний маргаанд оролцуулаад яруулсан. Тэгсэн болтой жирэг хамгийн их ярсан хүн болтой жирэг дийлсэн гэж тоочгдсон байгаа юм. Тийм учраас амьдрал дээр ч ялгаа байхгүй, улс төр сонгуул дээр ч ялгаа байхгүй. Ямар ч үсэн ярьж явах хэрэг. Тэгхийн бол өөрөгчрөлтэй жирэг үнэн гэсэн. Одоо бид нар харж байгаа нийгмийн сүлжээн дээр хэдий ч нэл ярьж байгаа хүн болтой жирэг хүндлэгдэж байгаа шүү дээ. Хэн гарч ирээд л ярна. Тэр оноо авна. Урд талд нь хэлсэн ярсан гэдэг ч юм уу эсвэл жүв байсан зүйл аль хэдийн алга болчихно. Хамгийн сүүлд нь босч ирэл хамгийн их ярсан хүн жүв алгасшил авч байгаа юм. Тийм учраас сайн байна шүү дээ. Хэрвээ үнэнхүү одоо хэлнэ маргаанд ялыг дийлэх юм болвол илүүхэн ярих нь бол ашигтай юм байна. Гэсэн ч гэсэн энэ болвол өнөөдрийн энэ яраа болвол нөгөө талаа дийлэх асуудал биш. Илүү өв найрамдалтай нөхөрсөг дотн харилцааг үүсгэхийн төлөө балансын олохын төлөө байж байгаа. Тийм учраас юм байна шүү дээ. Ийм зүйл байдаг гэдгээс мэдээд авахд илүүтэхгүй. Миний хэлсэн бол жов гэд чөөхөн үг дуурсан ч гэсэн гээд тэгээд тэр өөрийнхөө тэр мухар бодолтой баригдаад ашиггүй байдалтай бас орчиж магадгүй гэсэн энэ санааны үднэс хэлж байгаа юм. За 3 дугаар арга. 3 дугаар арга нь болвол за энэ нь ямар арга вэ гэхдээ жирэг юу ч болоогүй юм шиг дүрсгэх. Тоомсорлохгүй байх гэсэн үг. Уурлаж ягнах юм бол өөдөөс нь инээгээ сууж ядах ч юм уу. Эсвэл ол сонсоогооч юм шиг. Дүлий дөмб. Энэ болвол бас нөгөө талаа нь дийлэх, буулгаж авах арга. Тэгвэл нөгөө талаас ямар байдалд орох уу гэвэл нэмэргүй юм байна. Энд юу хэлээд ч хэрэггүй юм байна. Бүрдэнгүй юм байна. Би энийг диидий гэж бодсон гэдэг ч юм уу, сахирыг гэж бодсон ч гэсэн үрдэн байхгүй юм байна. Уурд бол өөдөөс инех юм байна. Сонсохгүй юм шиг чараа гаргаж байна. Тийм учраас энэ хүнд үг хэлэх юм болвол элсэн дээр ус асгасан шиг, тос асгасан шиг ямар үрдэнгүй юм байна гэсэн ийм байдалд оруулна. Тэгээд гүн амьсгаа авдаг, тайвширдаг. Тэр хүнээ хэлснээс болоод бохимдох ч юм уу, сэтгэлснээр ундах ч юм уу. Тэгвэл бол ямар ч утгагүй зүйл. Тэр хүнээ хэлсэн үг өөрийн чинь амьдрал шийтгэхгүй учраас өөрөө аж аргалаа сайн сайхан байхад болно. Ийм ч тоомсорлохгүй байх аргыг бол сонгож болно. За энэ арга бас явуур байхгүй болвол яах вэ? 4-р арга. Жишээлбэл хүн өөрийг чинь тэнэг гэж хэлж л дээ. Тэгэхээр яах вэ? Тэр хүнээс асуух юм байна. Энэ намайг тэнэг гэж хэлж байгаа чинь энэ таны бодол юм биш үү? Өөрөө чинь бодол. Та намайг тэнэг гэж бодож байгаа. Энэ бол таны бодол гэж хэлэх хэрэгтэй. Үнэндээ би бол тэнэг биш. Намайг ажил удаан хийдэг гэвэл энэ чинь таны бодол юм биш үү? Та тэгж бодоод байх юм биш үү? За энэ бол бас харилцаагийн өвдөггүй юм нөхөрсөх байдлаар одоо хариулж байгаа арга юм байгаа. Тэгэхээр тэр хүн бас ухаарж таарна. Үнэхээр энэ чинь одоо би энэ хүний тэнэг гэж хэлж байгаа. Энэ чинь миний бодол. Үнэндээ энэ хүн тэнэг биш. Би энэ хүний удаан гэдэг. Тэгэхээр үнэндээ удаан биш. Надад тэг санагдаж магадгүй гэж. Тэгж өөрийгөө ухаарахт нь бол тус болно. Ингээд 2 удаа асуух юм болвол тэр хүн дахиад өөрийг чинь тэнэг гэдэг ч юм уу, удаан гэдэг ч юм уу доромжтхон болох нь байна шүү дээ. Амьдрал дээр тийм өрөөсгөл ойлголттой хүмүүс байдаг. Зөвхөн өөрийнхөө бодлоор, өөрийнхөө ухаанаар асуудалд хандж идэг. За, дараагийнх нь арга. Дараагийнх нь арга нь юу вэ гэвэл өөрийнх нь хэлсэн үгийг товчлоод буцаагаад өөрт нь хэлэх арга юм байна. За, энэ болвол бас асуудлыг хурцдуулахгүй, тэгээд нөгөө хүнд ухаарах чаг өгөөд асуудлыг жөөдрүүлээд цаашдаа илүү одоо найрсаг харилцаатай болох, тэнцвэр олоход бас туслана. Жишээлх юм бол нөгөө хүн өөрийг чинь ажил удаан хийдэг, юм ойлгохгүй тэнэг, боловсруулахгүй, болхивдруулаг гэнтэр баах юм ярьсан байна л да. Тэгэхээр энэ хэлсэн үгнүүдийн ултаж зэрэг хураанголоод товчлоод та намайг сая ажил удаан хийдэг, тэнэг, боловсруулахгүй болох гэж хэлсэн байна. Та дөнгөж сая намайг тэгж хэллээ гэж. Ингээд өөрийнх нь хэлсэн үгийг буцаагаад хэлнэ. Энэ дээр ерөөсөө ямар тайлбар байхгүй. Тэр хүний буруу хэллээ ч гэж хэлээгүй. Тэр хүний жөө хэллээ ч гэж хэлээгүй. Би өөрийгөө хамгаалаад ямар ч зүйл хэлээгүй. Зөвхөн өөрийнх нь хэлсэн үгийг буцаагаад тэр хүнд хэлсэн. Ийм л зүйл. Тэгэхээр энд ямар ч буруутаад байх юм байхгүй шүү дээ. Та сая намайг ингэж хэлсэн шүү л гэж. Тэрийг сануулад буцаагаад довтлоод хэлж байгаа. Тэгтээ зэрэг яах вэ?
Энэ маш гайхалтай үр дүнд хүрнэ. Нөгөө хүн ичингүрх байхгүй юу? Бас бурууга мэдэрнэ. Дийлэх хүмүүс. Энд чинь үнэхээр би одоо энэ хүнийг таныг боловсруулгуу бодвол хэлчихсэн байж шүү дээ. Тэр хүн өөрөө тэр хэлсэн үгэндээ ичингүр. Миний юу хэлсний энэ хүн чэйжилж байгаа юм байна. Ойлгоцсон байна. Тэг надад буцаагаа хэлж. Энд чинь нүүрэнд хүрнэ шүү дээ. Тэр хүн энэ үгээр энэ хүний доромжлох, дарамтлах гэж оролцсон болвол тэр үгийг өөрд нь буцаагаад хэлэх юм бол тэр хүн асар эвгүй байдалд орно. Дахиад хижиж өөрөө чинь тэгж хэлэхгүй. Аав ээж чинь байсан ч, эхнэр нөхөр чинь байсан ч. За энэ болвол маш гайхамшигтай арга. За дараагийн арга нь болвол асуулт асуух арга. За энэ болвол бас асар үр дүнтэй. Гайхамшигтай арга. За мөн саяын жишээ. Хүн өөрийг чинь тэнэг гэж хэлж л дээ. Тэгэхээр буцаагаад асуух нь. Та сая намайг тэнэг гэж хэлсэн үү? Би тэнэг юм уу гэд. Тэгтээ зэрэг нөгөө яах вэ? Сандрал орох байхгүй. Би өөрөө тэнэг гэж хэлээгүй гэдэг ч юм уу. Би тийм утгаараа хэлээгүй гэдэг ч юм. Би тэнэг юм уу? Ягаад тэнэг юм бэ гэх юм бол тайлбар өгч чадахгүй. Тэгээд асуултаа цаашаа гүнжирүүлээд явах хэрэгтэй. Тэр хүн хэрвээ өөрийг чинь тэнэг гэж хэлсэн гэдэгтээ тайлбар өгч болно. Чи юм ойлгодгүй гэдэг ч юм уу. Чи мэдлэг боловсруулахгүй гэдэг ч юм уу. Чиний хийж байгаа зүйл буруу учраас би тэнэг. Тэгвэл ямар хүний мэдлэг боловсруулахгүй гэж хэлдэг юм бэ гэдэг ч юм уу. Ягаад энийг та буруу гэж үжижих юм бэ? Тэгж хэлснээр тэнэг болдго юм уу гэд. Тэгтээ зэрэг надад тайлбар өгнө. Энэ дээр нь угчлаад дараа нь асуугаад явна. Ингээд асуугаад явж байтар чинь нөгөө хүн чинь шүү дээ. Хамгийн сүүлд нь яр тайлбарч чадхан болдог. Болно. Ер нь бүх хүмүүс. Энэ болвол 2000 гаруй жилийн өмнөөс эртний Грекийн одоо гүн ухаантнуудыг хэрэгжилж исэн арга. Өөрөөр хэлэх юм бол Сократесийн асуулт тавих арга. Ингэж хүний мухардалд оруулаад дийлдэг байсан. Энэ аргыг бол одоо хүртэл нийтээр хэрэгжилж байгаа. Энэ ном дээр дассан жишээгээр болвол юм хөдөлтөж авчихаа дараа нь гомдол тоочдох хүмүүсүүд байж байгаа. Бучаа нэгдэг ч юм уу эвдэрсэн гэд. Жишээлх юм бол одоо хөргөөгч эвдэрчсэн гэд. Өөрөөс чинь би одоо хөргөөгч хөдөлтөд авсан чи эвдэрчсэн байна гэд. Тэгвэл боо штэ асууна гэдэг. Хөргөөгч чинь үнэхээр эвдэрчсэн юм уу? Хэзээ эвдэрсэн? Яаж эвдэрсэн? Хэн эвдэрсэн? Яаж эвдэрсэн? Дотор нь юу хийсэн? Хэдэн чагаж ахалгаан жалгасан? Хаана тавьсан? Ийм байдлаар баахан асуулт асууна гэдэг. Тэгтээ жирийг хариулна. Хариусаар надах чинь мухардалд ордог ч юм уу, салхах ч юм уу, ярьчаа болиё гэдэг ч юм уу. Эсвэл тэгж асуугадаж байх явцдаа өөрийнхөө гаргасан алдаагийн олоо харчдаг ч юм уу. Гэх мэтийн янз бүрийн асуулууд үүснэ. Тэгээ ингээд буцаагаад асууна гэдэг бол асар чухал. Ягаад үг гэвэл тэр санаачлагыг өөрийн гартаа оруулж авч байгаа юм. Асууж байгаа хүн бол удирдах байранд байж байгаа. Эхлээд санал гомдол гаргаад тавьж гин. Тэр бол санаатлага тэр хүний гард байх нь шүү дээ. Тэрийг хүлээж авлаа ойлголоо гэд буцаагаад эндээс асуулт асуух юм болвол энэ тал болвол санаачлагыг гардаа авсан гэсэн. Өөрөөр хэлбэл шүүжин гэсэн. Асууна гэдэг болвол яг одоо шүүх танхимд болж байгаатай адилхан шүүгчийн байр суурь дээр байгаа юм л да. Багш нар ч гэсэн ялгаа байхгүй. Хүүхдүүдээс шалгалт шүүлэг дээр асууж яадаг. Асууж байгаа хүн эрх мэдэлтэй байдаг. Эрх сүртэй байдаг. Тийм учраас яншиж байгаа, үгэлж байгаа, доромжилж байгаа, гутааж байгаа, санал гомдол тавьж байгаа хүмүүсүүдийг буцаагаад асуух хэрэгтэй байгаа. За дараагийнх нь арга. За дараагийнх нь энэ 7 дугаар арга бол юу гэхтэй жирэг хүчийг тарамдуулах арга. За энэ ямар арга вэ гэхтэй жирэг өөрт чинь одоо ингээд буруу тулгана. Чи ингэсэн байна, тэгсэн байна. Тэгвэл яах вэ? Нэг хэсгийг хөлөө өвчөрнөд байгаа юм. Огт халгахгүй болохгүй. Би тийм юм хэлээгүй, тийм юм хийгээгүй. Гэх юм бол заавал өөрлөж хэрэг энэ хөлөө өвшөрөхгүй байна. Тэгэхээр энэ дотроос өөр чи ямар ч ашиг хорын харьцаа байхгүй хамгийн жижиг хэсэг юм уу? Тодорхой нэг хэсгийг нь болвол тийм ээ гэж хөлөө өвшөрөх хэрэгтэй. Тэгвэл нөгөө талаас хандлага өөрчилж эхэлнэ. Жөөлрж эхэлнэ. За жишээлбэл саяын одоо жишээ байж байна. Чи болвол ажил удаан хийдэг тэнэг гэж хэлж л дээ. Тэгэх юм болвол харин тийм ээ би болвол ажлыг удаан гүйцэтгэдэг. Гэсэн ч гэсэн тэнэг биш гэж хэлдэг. Ажил удаан гүйцэтгсэн гэдэг дээр нь ултаж ирэг зөвшөөрж байгаа юм. Тийм бай ажлыг удаан хийсэн. Үнэхээр чагтаа амжуулсан гоо. Гэсэн чсэн би тэнэг биш гэж хэлнэ. Тэгвэл яах вэ? Нөгөө хүн бас эвгүй байдал орох нь шүү дээ. Энэ үнэхээр ажил удаан хийсэн гэтэл би энэ тэнэг гэж хэлж гэлээ. Ингэж энэ хүчнээ харьцаа тэнцвэртэй болно. Энэ номон дээр татсан жишээгээр болвол нөхөр нь гадна хонцгой төрөд ирчихэл дээ. Тэгэхээр нь ултаж ирэг эхнэр нь болвол чи өөр хүнтэй унтсан гэж хартас сэрдэж тулгсан байгаа юм. Тэгэхээр нэг хэсгийн хүлэн зөвшөөрнө гэдэг нь юу гэхтэй жир. Тийм ээ би болвол гадна хонсон гэдэг бол үнэн. Гэсэн ч гэсэн өөр хүнтэй унтаагүй шүү. Гэр бүлээсээ гадуур гэж. Нэг хэсгийн хүлэн хонсон нь үнэн ч гэсэн өөр хүнтэй унтаагүй. Ийм байдлаар ултаж ирэг хүчийг тарамтуулах, жөөлрүүлэх. Үнэхээр тийм ч юм билээ юу гэж хүлэн зөвшөөрүүлэх. Ийм байдал оруулах арга юм байгаа юм.
Гадна хончсон мөртлөө би гадна хоноогүй гэдэг болохгүй шүү дээ. Дотроо гадна хончсон учраас. Харин гадна яаж онсон бэ гэдэг нь өөр асуудал. Тийм учраас нэг хэсгийг хүлээн зөвшөөрнө гэсэн. За 8 дугаар арга нь болвол барьцаалт харах. За энийг болвол одоо ер нь нийтээр хэрэгжилж идэг. Жишээлх юм болвол өөрийн чинь дарга удирдлага ажлаа чагтаан гүйцэтгээгүй байна гэж шүгэмжилж л дээ. Тэгхийн болвол харин тийм би ажлаа цагдаа гүйцэтгэж амжаагүй гэдэг. Энийг хүлээн зөвшөөрнө. Тийм учраас заавал энэ ажлаа гүйцэтгэнэ гэж амлана. Гэсэн ч гэсэн буцаагаад асуух хэрэгтэй гэж байгаа юм. Даргын тэр ажил одоо яаж ийн? Ямар стандаа явж байна? Ид дууссан уу гэж. Намаа ажлаа гүйцэтгээгүй гэж хэлжгээ хүн өөрөө бас чаа чинь гүйцэтгээгүй ажил байгаа шүү дээ гэдгийг сануулж байгаа юм. Тэгвэл цаашдаа дахиж одоо энэ талаар нэг ярхан болно. Өөр ч бас алдаа байгаа шүү дээ. Ямар ч бас ихний ээлжинд өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрнө. Мэдээж би алдаатай. Гэтэл өөр ч бас хэмжил байгаа шүү дээ гэдгийг илэрч болтугай, далдуурч болтугай, тойроо утгаарч болтугай сануулах хэрэгтэй. Хүнээ мэрэгэн болтож ирэх бие мэдгэд байна гэж байгаа шүү дээ. Өөрийнхөө бие мэдгүй байж бусад хүн рүү тэгж одоо ярьж янших, үглэх ийм шаардлага байхгүй. Тэрийг сануулж хэрэгтэй. 9 дугаар арга нь бол магтаал. Магтаал их чухал. Ягаад гэвэл дийлэнх одоо үгэлжгээ яншиж байгаа хүмүүс бол хорон муу санаа байхгүй. Илүү сайн сайхан амьдрах, энэ ажил төрлийн илүү сайн явуулах. Энэний төлөө ярьж байгаа. Гэсэн ч гэсэн тэр нь болвол ерөөсөн хэмжээ хязгаараа алдчихсан. Мэдрэлийн өвчин болоод хувирчихсан. Ийм байттай байгаа юм. Тийм учраас яах вэ? Эхлээд талархлаа хэлэх хэрэгтэй. Надад сануулсанд баярлалаа. Миний алдаагийг хэлж өгсөнд талархлаа. Маш их баярлж байна. Тэгхийн бол яах вэ? Тэгхийн бол цаашдаа бас одоо үгэлж ишхэн болно гэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн далд утгаараа өөрийгөө үнэлүүлэх гэж оролж ирсэн байна. Тэгхийн бол сэтгэл ханамжтай болно. Баярлалаа, талархлаа гэж хэлсэн хүнээ өөдөөс хүн дайр туталж чадахгүй. Энэ бол хамгийн сайн хамгаалалт. Тэр хүн жороод өөрийг чинь доромжлох гутаах бодолтой, өөрлөө чинь дайрж тавчижсэн ч гэсэн надад анхаарал тавьсан чинь, надад сануулсан чинь маш их баярлалаа. Намаа үргэлж бодож, хайрлж, халамжилж явдах чинь би баярлдаг шүү гэж хэлэх юм бол тэр хүн бас эвгүй байдлаар би энийг одоо гутаах доромжлох санаатай байсан чи энэ надад баярлалаа хэлж байгаа юм байна. Эсвэл тэр хүнээ даалдах юмсаар нөлөөлөх болчиход. Би чи энэ хүнд анхаарал тавьж байгаа юм байна шүү. Хайрлж халамжилж байгаа юм биш үү гэсэн ийм ойлголтыг тэр хүнээ даалдах юмсарт оруулах болчиход. За энэ дээр нэмээд дараагийн арга нь юу гэхтэй зэрэг махтах. Үгэлжгээ яншчаа доромжилж гутааж байгаа хүнийг буцаагаад махтах хэрэгтэй. Тэгхийн бол асар үр дүн. Намайг хэнийг ажил удаан хийдэг, буруу хийдэг гэх юм бол буцаагаад аав гэдэг ч юм уу, ээж гэдэг ч юм уу, ах гэдэг ч юм уу, дарга гэдэг ч юм уу. Та болвол ерөөсөн маш ухаантай. Ажлыг маш хурдан хийдэг, гайхамшигтай. Тэрүүгээр чинь бахархдаг. Тэгж хэл бол яах вэ? Тэр болвол яг жахтансан газар нь майчсан шиг баярлна гэсэн үг л дээ. Намайг үнэлдэг юм байна. Намайг юу ойлгодог юм байна гэд. Тэгээд өөрөө чинь дахиж гутаад доромжлох болно. Тэгээ энэхийн жирэгч махтаалыг болвол ерөөсөн гэтрүүлж их хэрэгтэй юм л да. Хэдэн жуу дахнаар нь гэтрүүлээд юм. Намайг бие тамирдаа муу, өөрийгөө болтоо жирэг мондох сайн бие тамираар гिचэлдэг гэж хэлж хүнд болвол та бол ерөөсөн манай албан байгууллага, манай сургуультай хамгийн гарамгаа сайн тамирчнаар жоохсохгүй. Ерөөсөн бүр улсын хэмжээний том спортын мастер шүү. Олимпийн тэмцээнд орох юм бол гарцаа байхгүй алтан медаль авах хүн. Би бол тэгж боддог гэж юм. Ийм байдлаар нэр гэтрүүлж чаасан болгоо өмс гэж хөөргөх. Энэ махтаалын арга хэрэглэнэ. Тэгхийн бол яах вэ? Эцсийн бүлэгдэн тэр хүнд гутамшигтай санагдана гэсэн үг л дээ. Яг ихлэ сонсож явах үед тэр сэтгэл санаа сайн байж магадгүй. Намайг бол олимпийн тэмцээнээс алтан медаль авах тамирчин гэж хэлж гин гэдэг ч юм уу. Намайг бол хамгийн том мэдлэгтэй, хамгийн том эрдэмтэн гэж хэлж байна. Айнштайнаас илүү гэж хэлж байгаа гэд бодоод. Гэтэл сайн тунгааж үжих юм бол энэ намайг доромжилж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Тэгээ өөрөөс айн. Дахиж өөрөө чинь гутаад доромжлох юм болно. Тэгэхээр энэ болвол жөөлөн аргаар нөгөө хүнээ буулгаж авч байгаа, номхруулж байгаа, баланс олж байгаа арга. За дараагийнх нь арга нь юу гэх юм бол бас энэтэй нэлээд төстэй. Энэ бол байна шүү дээ. Хүндэтгэлийн үг хэрэглэх. Японд бол одоо хүндэтгэлийн үг их хэрэгэлдэг. Хэрвээ өөр чинь ямар нэгэн таагүй үг хэлэх юм бол буцаагаад хүндэтгэлийн үгээр тэр хүнтэй харилцах. Энэ бол үр дүнтэй. Жишээлбэл өөрөө чинь тэнэг гэж хэлж лээ. Тэгхийн бол эрхэм аавгүй гэдэг ч юм уу. Сая та намайг тэнэг гэж хэллээ. Үнэхээр юм. Эрхэм хүндэт сахирал гой. Та сая намайг мэдлэг боловсралгүй гэж хэллээ гэдэг ч юм уу. За энэ бол бас их үр дүнтэй гэдэг байгаа юм. Тоглож байгаа юм шиг, үнэхээр хөндөж хэлж өгөөч юм шиг, өгөөдөж өгөөч юм шиг. Би чи одоо үнэхээр сахирал
Эсвэл би ч үнэхээр аав байна, ээж байна, ах байна. Энэ хүнд хүндлүүлэх, хүндэтгэлийн үг хэрэглэх ийм байр суурд байж байгаа хүн одоо ийм муухай зан гаргадах ч юм уу. Ингиж доромжилсан аястай харилцдаг ч юм уу. Энд чих эвгүй юм ба штэ гэж тэгэж бодгод. Тэгээ хаад ичин гүрээд өөрөө чи хижээч доромжлохгүй болно. За энийг бас та бүгд туршиж үжээрэй. За 12 нь болвол сонирхолтой хошин шог байдлаар хариулах. За жишээлх юм бол сонирхолтой байдлаар хариулна гэж. Хэрвээ өөрөг чинь энэ ажлыг хийх чадваргүй юм байна гэж хэлсэн. Тэгвэл хариуд нь бол зэрэг сонирхолтой хариулдаг юм бол харин тийм би чадвараа сайжруулахын төлөө одоо яг суралцж байгаа юм. Танд бас ийм дурсамжтай сайхан мөчүүд байсан байхаа гэж. Ийм байдлаар хариулна. Энэ бол сэргэлэн хариулт асуудлыг жөөлрүүлэх, саармагжуулах гэсэн. За хошин шог байдлаар. Жишээлх юм бол өөрөг чинь удаан гэж хэлж илээ. Тэгвэл хариуд нь бол зэрэг би удаан биш ээ. Энэ чагийн жүнэ хурд миний хурдтай таарахгүй байна гэж тэгж хариулна. Тэгэхээр энэ бол хошин шогийн шинжтэй хариулт. За бас чи болвол жалхуу хойроо гэж хэлэх юм бол хариуд нь харин тийм миний ажиллах чадвар надад амралт өгöd байгаа юм. Энэ нь та жалхуу юм шиг харагдаж магадгүй гэж хариулж болно. Өөрөөр хэлэх юм бол би жалхуу биш ээ. Хитрхээ их ажилласан учраас өөртөө өгч байгаа ийм амралт юм а гэдэг ийм санааг гаргаж байгаа. За ийм байдлаар янз бүрийн одоо ухаалаг хариултуудыг тухай бүрдэнд бодож олоод өгчөж болно. За дараагийнх нь арга нь юу гэх юм бол өөрийнхөө үнэлэмжийг хадгалах гэдэг юм. Өөрийг чинь хүн байнга одоо шүгэмжилдэг, буруушаадаг. Тэгэх юм бол хариуд нь байна шүү дээ. Би бол тэгж бодохгүй байна. Би өөрийнхөө энэ хийсэн зүйлийг зүг гэж үзэж байгаа. Энэ бол өөрийнхөө үнэлэмжийг хадгалж байгаа юм арга юм байгаа юм. Заавал одоо би бусдын хэлснээр үнэлэмжээр амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Өөрийнхөө баймаар байна. Миний хийсэн үйлдэл, хэлсэн үг миний байр сорноос авч үчих юм бол зүг. Би өөрөө зүг гэж бодож байгаа. За тийм байж болно. Нэгсэн дом бол одоо их жөрүүл гэсэн үг. Жөрүүлнэ гэсэн үг. Өөрийнхөө зүгөө барьж байна. Тийм байж болно. Зарим тохиолдолд намайг хэрвээ ажил гүйцэтгэхэд удаан гэх юм бол харин тийм би бол удаан байдаг. Хариуцлагатай, хянуур, чаг хугацаа хэрэгжилж хийж ажлыг гүйцэтгэдэг. Энэ бол миний онцлог. Өөрийгөө сайн талж бодож байгаа. Ийм байдлаар бас ярьж болно. За дараагийнх нь арга нь юу гэвэл өөрийн гэм буруугүй гэдгийг амлаж болно. Гэр бүл дөөнч болго, албан байгууллагад даанч болго, алдаа гаргачлаа гэж шүүмжилж. Гэтэл ба штэ. Алдаа гаргахын хувьд бол алдаа гаргасан байж болно. Гэтэл энэ бол ерөөсөн ямар ч муу санаа байхгүй. Би гэр бүлийнхээ сайн сайхны төлөө ийм зүйлийг хийсэн. Эсвэл албан байгууллага хамт олонныхон төлөө хийсэн. Харамсалтай нь зэрэг алдаатай гэж үзэж байгаа ч юм уу. Эсвэл алдаатай болчихсон ч юм уу. Гэтэл миний сэтгэл бол ерөөсөн буруу байхгүй. Энийг бас тодорхойлж байна. За дараагийнх нь арга нь юу гэхтэй зэрэг бас хамгийн чухал. За энэ бол бас дийлэг хүмүүс мэддэг ч гэсэн хэрэглэхэд бас нэлээд мэрэгжил орсон. За ийм арга. За энэ нь юу гэхтэй зэрэг сэдвийг сол. Байнга одоо үгэлдэг, ярддаг, яншдаг нэг эхэлчих юм бол дуусахгүй. Энэ үед яах вэ гэхтэй зэрэг сэдвийг солих арга байна. За энэ дээр бол халбгаа унгаах гэж байгаа юм л да. Хэрвээ өөрлөө чинь довтлоод дараад эхлэх юм бол хоол идэж исэн бол зориуд хавлгаа унгаачихдаг ч юм. Тэгтээ зэрэг анхаарал сарна. Тэрийг түүж авна, угаана, хавлга солино гэд нөгөө саяын ярьж исэн сэдв болтой зэрэг мартагдах ч юм уу, дундаа тасалдагдана. Нэг удаа биш та. Дундаа тасарсан яра буцаад дахиад ороход хэцүү гэж байгаа юм. За тэр бас тийш юм байна. Яг толгойдоо орж ирсэн зүйлээ тухайн үедээ одоо ярддаг, хэлдэг, тесэрдэг. Гэтэл биш та. Дундаа тасарчих юм бол дахиад тэр сэдв рүүгээ ордог ч юм уу. Дахиад тийм сэтгэвчийн байдал үүсэх энэ магадлал их бага болдог. Тийм учраас хамгийн сайн арга нь юу гэхтэй зэрэг хавлгаа руу гахгүй ч гэсэн гадна бороо орж ирэгдэг ч юм уу. Гарч харъя гэдэг ч юм уу. Морь малаа үжээд ирэгдэг ч юм уу. Эсвэл биш та. Гар утсан дээр мессеж ирсэн байна гэдэг ч юм уу. Уу ямар нэгэн байдлаар энэ дунд нь таслах ийм үйл их хэрэгтэй. Энэ бол аврагдах, тухайн орчноос жухтаж гарах ийм хамгийн сайн арга. Сэдв сольж болно. Ярианыхан сэдвээ. Бүр илүү чухал одоо сэдв оруулаад ярьж болно. Ингээд байж та хамгийн сүүлд нь биш та. Хэрвээ юу ч ярьж, юу ч эхэлж чадахгүй болвол нүдрөө нь ихчилж харах хэрэгтэй. Хүн болвол нүднээс айдаг. Өдөөс нь хэрвээ цоргитол харах юм болвол хэлийг зөв хэлж чадахгүй. Айдас төгшөр бий бол. Тийм учраас юм байна шүү дээ. Толгой дотор чи юу ч орж ирэхгүй болвол чимээгөө доош араас уснаа хэрэг. Өдөөс нь харж хэрэгтэй. Энэ болвол хамгийн том эсэргүүцэл, хамгийн үр дүнтэй аргууд юм.
нэг юм байгаа юм. За тэгвэл өнөөдрийн ярсныг товч хураангуйлж дүгнэе. За манай монголчууд болвол бас энэ үглээ хүнд болвол дурггүй. Үглээ хүнээс хүн үргэдэг гэж. Хэрвээ үглээд байх юм болвол албан байгууллагын хамт олонч болтугай, гэр бүлийн гишүүдч болтугай өөрөөс ч үргэнэ. Тэгээд ерөөсөн үргэж алга болохгүй ч гэсэн өөрөн чинь үгийг үг гэж тоохон болно. Үглээ хүнээ үг биш гэж. Үн чанаа. Үглээ хүнээ үг үнгүй гэж. Үсрээ морно явдал янзгоо гэж. Ийм хэлж үгс байна. Тийм учраас яг нэгдүгээрд болвол энэ хүн рүү дайрдаг, довтолдог, үгэлдэг, яншдаг хүмүүс тэр зангаан хаях хэрэгтэй, болгох хэрэгтэй, өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаард хэрвээ тийм довтлогоонд орчихсон, тийм нөхцөл байдалд орчихсон, доромжилт байгаа. Сайхнаар хэлэх юм бол энэ хүнээ сайн сайхны төлөө хэлж гин. Муухайгаар хэлэх юм бол гутаал доромжил амсаж байгаа. Энэ хүнээ хувьд болвол өөрийгөө аргачааж гарах. Энэ 13 аргийг хэлсэн байж байгаа. Тэггүй бол ерөөсөө дуусахгүй. Насан турш чи өөрийг чинь бай болгоод байнга товтлдог, үгэлдэг, хамаг мугаан хийдэг, өөрийнхөө уйтгараа тайлдаг, бохомдлоо гаргадаг ийм объект болоод дуусна гэсэн үг. Хүн болвол эрхчлөөтэй, ад жаргалтай, сайн сайхан амьдрахын төлөө байж байгаа. Тэрнээс биш хэн нэг ээж аав гэдэг ч юм уу, эхнэр нөхөр гэдэг ч юм уу, дарга удардлаг гэдэг ч юм уу. Тэрнээ дарамтанд байхын төлөө биш. Тэгэхээр энийг заавал өөрчлөх хэрэгтэй. Тэр өөрчлөх аргыг одоо өнөөдөр хэллээ. За энэнийх нь нэгдүгээр арга нь юу вэ гэдэг чинь заавал хариу барих хэрэгтэй. Гэтэл энэ хариу нь бол хитрхи хүчтэй биш. Хөнгөн, ухаалаг. Тэгээд харилцааг сайжруулах, тэнцвэр балансыг олоход зориулгдсан ийм байдлаар заавал жохолдох гэсэн. Зохилт өгөхгүй, чимээгүй хүлээн дэвчиж байгаа. Энэ хүн болвол сайхан харагдахгүй, сайн үр дүнд хүрэхгүй. За энийг бол сэтгэл судлалын туршилтууд харуулсан байж байгаа. Ингээд 13 зүйлийг хэлсэн. Энэ 13 зүйлийг та бүгд дахин сонсоод тэмдэглэж аваад амьдралдаа хэрэгжүүлээрэй. За өнөөдөр бэлгийн энергийг оюуны энерги болгох гэсэн шилдэг номын бичиж хэвлүүлсэн ном. Хэвлэлээс хараад номын дэлгүүрт тавигдана. За номын дэлгүүр нь болвол интер ном, аз хор гэсэн энэ хоёр дэлгүүр байж байгаа. Тэгээд интернетийн Amazon-д бас оруулсан байж байгаа. Гадаадд байгаа хүмүүс шууд Amazon-аас худалдаж авах болж байгаатай. Цахим хэлбэрээр оруулсан, чаасан хэлбэрээр ч гэсэн орсон байж байгаа. За би өөрийнхөө номыг бас Amazon-аас чахаалгах гэсэн. За өнөөдөр чахаалгах гэсэн ном маань маргааш ирнэ гэж ийм хариу ирсэн. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.